Hello guys. За тэгээ дараагийн бичлэгээр өмнөх бичлэгдээ дурдчихсан Apple Cider Vinegar гэдэг хор тавдрын хэсгийг дурдж байхдаа би ярьжсэн тэр киног одоо та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгээд энэ маш сонирхолтой кино Netflix 2 сарын 6-нд нээлттэй хийсэн Apple Cider Vinegar буюу алюминий зураг байгаа. Энэ цувралыг үзэж байхад надаа ингээд сонирхолтой юм шиг хэрнээ бас ингээд амар санагдчихсан. Тухайн цувралыг Samantha Strauss-ийн бичсэн The Woman Who Fooled the World буюу дэлхийг залилсан эмэгтэй гэдэг номноос сэтгэлэн зохион бүтээсэн. Гол дүрийн Belle Gibson-ийн дүрд Kathleen Dever, wellness guru буюу Mila Blake-ийн дүрд Alicia Devnam Carey-нар тоглосон. Тэгээ эдгээр дөрүүд нь бодит амьдралаас сэтгүүлсэн дөрүүд байгаа. Тэгээ эрүүл амьдралын хэв маягийг сурталчлагч инфлюенсер хүмүүсийн тухай гардаг. Bill Gibson гэх Австрали инфлюенсер эмэгтэй бодит түүхээс сэтгүүлсэн. Тэрээр ганц бие ээж, тархины хор тавдрын эсрэг эцсийн шатандаа явж байгаа гэх худлаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацаад маш олон дагагчтай болоод энэхүү мэдээг цацснаасаа хойш 2014 онд нэр хүндийнхээ оргил зэгтээ хүрээд The Whole Pantry гэдэг ном гаргасан байгаа. Тухайн Gibson-ийн аппликейшнийг олон улсын хоолны жорын Penguin гэдэг газраас нийтлэхээр болоод хүлээн зөвшөөрөөд худлаа гэдгийг мэдсэний дараа цуцалсан байдаг. Bill Gibson нь өөрийгөө хор тавдрыг хэрхэн байгалийн аргаар буюу хоолоор эмчлэх тухай ярьж нэрд гарч хүмүүсийг л уурдсан. Энэхүү лувр нь аппликейшнээс гэхэд хагас сая доллар олсон байгаа 500 мянган $. Аппликейшнэрээ дамжуулж хор тавдартай хүүхдүүдийн нэрийг ашиглан хандивын үйл ажиллагаа цуглуулсан ч хожим нь нэг ч төлбөр хийгдээгүй байсан тогтоогдсон. Энэ бүх үйл явдлууд нь бодит амьдрал дээр болсон бөгөөд киноны туршид тухайн үйл явдлуудыг уран сайхны аргаар харуулсан. 2015 онд Women's Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагада өөрийгөө хизээж хор тавдар тусч байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Дараа нь 60 Minutes Australia нэвтрүүлэгт оролцохдоо түүхээ өөрчилж худлаа ярьсан Bill Gibson гэд хайх юм бол яг тэр өөрийнх нь бодит ягаан цамцаа өгөөд ярилцлага өгч байгаа хэсэг нь байдаг. Тэгээ кинон дээр хамгийн сүүлд тэр хэсэг нь гардаг. Бодит нөхцөл байдал дээр 2017 онд Gibson-ыг бусдыг төөрөгдүүлж залилж мэхэлсэн хэрэгээр буруутгаад Австралийн холбооны шүүх түүнд 400 мянган орчим $, эсвэл 322 мянган Америк доллартай тэнцвүүц тургууллын төлхийг тушаасан байгаа. Mila Blake-ийн дүр буюу өөр нэг инфлюенсер эмэгтэй дүр гардаг. Тэгэд энэ бол миний хувьд бүр хамгийн өрөвдөлттэй дүр. Өөрийнхоороо зүтгэхээр байгаад эцэст нь өөрийнхөө үхэл буюу үнэнтэй нүүр тулаад нас бараад дуустдаг. Тэрээр удам дамжсан хор тавдартай бөгөөд хор тавдар үсэрхийлсэн учраас эмчнэр гарыг нь тайрахаас өөр сонголтгүй. Тэгээд та химийн эмчилгээ хийх хэрэгтэй гэж зөвлөж явахт өөрийнхоороо зүтгээд байгалийн аргаар би ингээд жүүсээр эмчлэх болно. Жүүсээрээ хүмүүст нөлөөлж түүнийгээ зарж өвчнөөрөө бизнес хийгээд эцэст нь биеийн дийлэхгүй болоод сүулт нь нас барж байгаа дүрээр гардаг. Яг бодит амьдрал дээр Милагийн дүрийг олон нийтийн сүлжээнд тарааж алдартай болсон өсвөр насны Jace Ainscough-гийн тухай өгүүлдэг байгаа. Ainscough-гийн ээж нь хүртэл охиндоо хор тавдраар онцлогдоход нь түүний зааврыг дагсан байдаг. Тэгээд кинон дээр болохоор ээж нь бас дагаад нас бардаг. Бодит амьдрал дээр ээж нь 2013 онд нас барсан бол Ainscough өөрөө 2015 онд 29 наснда нас барсан байна. Mila Blake-ийн дүр бол өөрөө хор тавдартай байжгаад өөрийгөө хуурч би химийн эмчилгээ хийлэхгүйгээр эрүүл амьдралын хэв маягийг бусдад сурталчилж би эдгээд чадна гэж эмчийн үгийг дагалгүйгээр хүл рүү түлхсэн дүрээр гардаг бол Belle-ийн хувьд өөрөө хор тавдаргүй байж ич би одоо энгийн биш амьд үлдэхийн тулд би ер бусын байсан. Хэрв түүх чамд тохирохгүй бол түүхийг өөрчил. Тэгээ дэлхийг өөрчил гэх мэт юм. Мөрөө дээр өөртөө итгэлтэй хүний дүрд гарч ирж хүмүүсийг итгүүлсэн байгаа өөртөө хор тавдаргүй гэнэ. Гэтэл яг бодит хор тавдар туссан хүмүүс нь өөрийгөө Бэлтэй харьцуулах энэ хүн яагаад ийм эрүүл сарвал байж болоод байхад би яагаад болохгүй байгаа юм бол би ч гэсэн энэ хоолыг хэрэглээд энэ жүүсийг уугаад эрүүл бол чадна гэх итгэлийг төрүүл тэдгээр хүмүүсээр ингээ бизнес хийсэн байгаа нь хамгийн гонигтай байгаа байхгүй. Хор тавдартай хүмүүсийн сэтгэл санаа дархлаа маш олон удаагийн химийн эмчилгээ энгийн эрүүл хүний хизээж ойлгохооргүй зүйлүүд байдаг. Өөрөө тэр хор тавдраар өвчлж давн туулаагүй учраас энгийн хүн ойлгох Мельбурн дэх Age сонины мэдээллийн өрөөний мөрдөн байцаах сэтгүүлчд болох бодит амьдрал дээр шүү. Бо Даниэли нэг Тосканаар энэ хүн үнэхээр хор тавдартай юм уу эсэгт эргэлзэж түүний мэдээллийг ер нь бол ингээд цуглуулж мөрдөж хэлсэн байгаа. Кинон дээр тухайн сэтгүүлчийн дүрийг Бэлийг үннийг илчилхийн тулд мөрдөж байгаагаар гардаг. Justin гэх энэ сэтгүүлч нь болохоор Бэлийн тухай хамтрагч Люсигээс мэдэж авдаг. Люси өөрөө хүүхний хор тавдрын эмчилгээ хийх гэж байх үедээ Бэлийн хоолны контентуудыг үздэг. Бэлийн баг фэн нь болсон байдаг. Эхнэрийгээ хит ингээ Бэлд автаад байгааг нь хараад тухайн сэтгүүлч мөрдөж шалгаж эхэлдэг. Бодит амьдрал дээр Даниэла Тосканаар хоёр мөрдөн байцаал хийж байх үедээ Бэлийг хор тавдрын эмчилгээ хийж байх үедээ танилцсан хамтрагч байгаагүй гэдгийг нотолсон байгаа. Хор тавдартай хүмүүс ихэнхдээ зовлон нэгтэй учраас одоо эмчилгээнийхаа явцаа ойлгож танилцж бие бинийгээ байн химийн эмчилгээнд явж исэн учраас ингээ хараад мэддэг болсон байдаг шүү дээ. Бодит амьдрал дээр тэдэнд мэдээлэл өгсөн хүн нь Gibson-ийн найз Chanel байсан. Chanel-ийн ярилцлага нь одоо YouTube дээр яг байдаг. Тэгээ Chanel нь өөрөө 2014 онд Bill Gibson-ийн хүүгийнхаа 4 насны төрсөн өдрийг тэмдэглэж авах үдшлийн үеэр татал төгсөн тухай яг ярьж исэн. Гэвч тэр түргэн тусламж дуудахыг хүсээгүй бөгөөд имлэгт очихоос татгалзсан. Үүнээс хойш Бэлийг худлаа ярьж гинэ гэсэн юм сэжиг төрж эхэлсэн байгаа Chanel. Бэл болохоор Chanel тархины хор тавдартай хүүтэй гэр бүл 2 өдөр ингээд хоол хийж өгсөн гэж хэлсэн ч гэсэн
Бэл хизээж тэр хоолоо хүргэж өгөөгүй бөгөөд Chanel одоо хөдөө өвчнөд нь овоолоостой байсан хоолнуудыг олсон байгаа. Chanel тэр хизээч одоо өвчтөе харагдаж байгаагүй. Гибсний онлайнаар онгоцоор аялж амьдралын хэв маягийг харахад түүнийг хор тавдартай гэж хэлэхэд хэцүү гэдэг тэр нотлохог ер нь бол Chanel буюу найз нь өгсөн байгаа. Кинон дээр бол Aisha D гэд бүрээр тоглодог. 2015 оны 3 сард сэтгүүлчид Gibson 5 буйны байгууллагад мөнгө босгох амлалт өгсөн боловч тэдний хинэн санхүүжилт аваагүй гэсэн мэдээллийг тараасан байгаа бодит амьдрал дээр. Тэгээд түүнээс 3 сарын дараа Бэл хизээж хор тавдартай байгаагүй би худлаа хэлж ирсэн маа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хүн болгонд хамгийн сонирхолтой санагдчихсэн зүйл нь бол яагаад Бэл ер нь худлаа ярих болсон юм бэ? Яагаад хүмүүсийг ингэж хуурах болсон юм бэ гэдэг юм асуулт гарч ирж байгаа. Тэгээд бага наснда найзууд нь ер нь бол зүрхний мэс засал орсон тухай, тэгээд нэгэн цагт найзуудыгаа алдаад нас барж исэн тухай тэднийг ингээд цэхийн амьдруулах болж исэн тухайгаар ингээд өөрийгөө ярьдаг байсан байгаа хүмүүс түүхээ. Тэгээд эдгээр түүхүүдийг ярихаар хүмүүс өөрт нь итгээд өөрийг нь өрөвдөөд хүмүүсийн тэр сэтгэлийг ашиглаж итгэлийг нь олж чадсан байгаа. Хүүгийнхаа төрсөн өдөрт татал өгсөн шалтгаан нь магадгүй одоо өөрийгөө өвчтэй гэж хүмүүст итгэж үнэмшүүлэх нэг худлаа жүжиглэлт байсан байх магадaltaй гэж үзсэн гэж Times сэтгүүлийн тайлбар дээр байсан. Сэтгүүлчийн хэлснээр тэр өвчтэй эмзэг хүмүүст итгэл найдвар амлаж түүнээс муларсан. Түүнийг Instagram дээр түүний үзэсгэлэнтэй зураг сайхан жороор хөөрхөн босно нь тусалсан гэж одоо тухайн сэтгүүлч хэлсэн байгаа юм л да. Яагаад вэ гэхээр эрүүл байгаа, хөөрхөн байгааг нь хүмүүс үзээд түүнээр ингээ бахархах мэдрэмж би ч гэсэн ийм хөөрхөн болж чадна штэ, би ч гэсэн хор тавтраа эмчилж чадна штэ гэдэг нэг юм хүмүүс тэр итгэлээр нь тоглож тэрнээсээ юм мултарсан байгаа юм л да. Энэ киногоор хор тавтраас амьд үлдэх тухай хитрхи бодит үнэнд нийцгүй худлаа мэдэгдэл эсвэл одоо уламжлалт ангаах эмчилгээ хэрэглэх ёстой, ёсгүй гэж маргах те. За ялангуяа одоо өнөөдрийн инфлюенсер гэдэг байгаа хүмүүсийн эрүүл мэндэд ямар хортой үннээс ингээд хол бүтээгдэхүүнүүдийг бусдад ингэж зарж тухайн хүмүүсийн өвчин дээр зовлон дээр тулгуурлаж бизнес хийгээд байгааг л ер нь бол харуулах гэсэн ийм нэг кино байгаа байхгүй бодит амьдралээр ч гэсэн ийм зүйл болсон учраас эрүүл мэндийн асуудлыг гайхамшигтай төгс таныг бүрэн эмчлэх зар сурталчилгаа нь үзэгчд маань дахин нэг удаа бодож хандаж сайн ихтэлж үзээсэй. Хэрвээ одоо эрүүл мэндийн эмчилгээг ямарваа нэгэн танд тохиолдсон зовлон, өвчин, тархал, сэтгэл готрол за тэгээд хавдар эрүүл мэндийн үйлчилгээг гайхамшигтай аргаар эмчилнэ, төгс аргаар эмчилнэ. Энэ бүтээгдэхүүн л бол таныг эрүүл болгоно гэдэг зар сурталчилгаатай тулгарх үедээ үзэгчд маань дахин нэг удаа бодож үзээсэй гэдэг энэ анхааруулгыг энэ киногоор хөгжүүлэхийг хүссэн байгаамаа. Өнөөдрийн бидний нийгэмд маш олон хэрэгтэй хэрэггүй бүтээгдэхүүн яг бодит үнэн худал нь мэдэгдэхгүй тийм бүтээгдэхүүнүүдийг хүмүүсийн өвчин зовлон дээр тулгуурлаж бизнес хийх маягаар зарж байгаа. Тэгээд тэр болгонд та өөрийнхөө эрүүл мэнд шүү дээ гэж бодож бодит нөхцөл байдлаа үнэлж дүгнээд эмчийн үгийг дагаад зөв эмчилгээний аргуудыг хэрэглээд эрүүл болоорой гэдгийг л ингэж харуулж байгаамаа. Буруу эмчилгээний аргуудыг өөрийнхөө дураар туршсан хүн эсрэгээрээ үхэлдээ нүүр тулдаг шиг тэрний оронд бид нар хинч байж болно шүү дээ. Тийм учраас өөрсдийнхөө эрүүл мэндэд турах бүтээгдэхүүн би таныг төгс болгоно хэдэн сарын хугацаанд тураан, хэдэн сарын хугацаанд таны үе мөчийг эмчилнэ гэдэг ийм зар сурталчилгаанаас болгоомжтой хандаарай. Тэгээд ийм муухай хүний зовлонг ойлгохгүй, хүний зовлонгоор маркетинг мөнгө хийж байгаа хүмүүсийг сайн анхаарч хараарай. Энэ одоо Bill Gibson-ийн мэдээллийг хараад яг нөгөө хор тавдартай хүмүүс би ингээд энэ хүн шиг хоолоор идэж болно штэ гэдэг ухагтгүн аваад хэдэн хүн нас урсан бол яагаад гэхээр энэний цаана хор хохирол учруулж исэн нөлөө байгаа штэ. Хор тавдартай хүүхдүүдээр маркетинг хийж исэн те тухайн эмчилгээний зардлыг чинь би босгоод өгье хэдүүлээ ингээд сайн үлсийн аян цуглуулъя гэд аян цуглуулсан мөнгөөрөө нөгөө хор тавдартай хүүхдүүдийнхаа мис заслыг нэгэн ч хийлгээгүй. Хор тавдартай хүүхдийн мис засал чинь маш олон юм зардалтай байдаг. Тэр эмчилгээний мөнгийг аваад хэдэн хүүхэд эрүүл болж болох байсан бэ гэдэг дээр гонигтай санагдаж байгаа байхгүй юу. Тэр эмчилгээний хүүхдүүдийн мөнгө байхгүй ингээд алга болсон өөрөө ингээл гой гой шоунд оролцоод өөрийгөө рекламдаал мөнгө хийгээл тэгээ нөгөө ард нь хохирж байгаа хүмүүс маш олон шүү дээ. Тийм учраас тийм хохирогчд битгий их байгаасай гэсэн үүднээс энэ киног хийсэн байна. Тэгээд та бүхэн үзээрэй. Like, subscribe дараарай манайхаа.